Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, хуучнаар эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн 2006 оны төгсөгчдийн санаачлан бүтээж буй Алтан агнуур подкастын өнөөдрийн дугаар эхэлж байна. За өнөөдрийнхөө дугаарт зохион байгуулах багийнхан маш сонирхолтой хоёр найзыгаа, хоёр төгсөгчөөгөө урьсан байгаа. За Энхбатар анагаах ухааны доктор, ахлах зэрэгтэй клиникийн эмзүүч, эрүүлэг хамгаалахын тэргүүний ажилтан Аз Фарм группийн бизнес хөгжүүлэлт менежментийн газрын захирал найзаагаа урьсан байна. За манай дараагийн зочин бол Шансалт улам эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, бүртгэл зохицуулалтын газрын дарга, удирдлагын багийн магистр, эрүүлэг хамгаалахын тэргүүний ажилтан найзаагаа урьсан байна. За баярлалаа та хоёроо. Ямар ч хэлсэн завгүй ажлынхаа дундуур ажиллаа зохицуулаад төсөлтийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад баярлалаа. Стойк баярлалаа. Энэ тийм сайхан подкастт урьж оролцуулсан маш их баярлалаа. За ямар ч хэлсэн хэдүүлээ одоо уулзаагүй хуудсан байна тий. Төгснөөс хойш 20 гаруй жил хэдүүлээ уулзааг байна. Тэгэхээр ярилцлага одоо энгийн байдлаар эхлэе тий. Яагаад эмзүүч гэдэг одоо сайхан мэрэгжлийг сонгох болов? За эмзүүч гэдэг мэрэгжлийн гол одоо юу гэдэг утга учир таадын хувьд юу байв? За цаашлаад ажлын гараагаа хэрхэн яаж эхэлж исэн талаар ярилцаж эхлэе. За миний хувьд гэх юм бол эмзүүч мэрэгжлийг бол манай өвөө сонгож өгч байсан. Одоо ялангуяа золоо одоо манай төгсөгчд бол бүгдээрээ мэдж байгаа бах. Эм судлалын тэнхимийн жижиг мигмар гэдэг нэг өвгөн багш байсан. Энэ өвгөн багш бол миний өвөө байсан. Би бол анхандаа бол эмзүүч биш, эмч болох хүсэл сонирхолтой оргон анагаахт орж ирсэн боловч манай өвөө болохоор зэрэг чи эмзүүч болоо. Би өөрөө эмийн хүн. Тэгэхээр зэрэг одоо ингээд миний өвөө одоо мэрэгчлийг цааш нь авч явах хүн хэрэгтэй байна гэд ер нь бол инээдтэй хүчээр яваад эмзүүч болгоцсон. Тийм. Гэхдээ эмзүүч болсондоо би ерөөсөө харамсдаггүй. Энэ бол маш гайхалтай мэрэгжил. Маш олон тал руу хөрвөх чадвартай ийм мэрэгжил байгаа. Чанцаагийн минь хувьд. Миний хувьд бас яг ижлэх юм байна. Ээж маань эмзүүч мэрэгжилтэй. Бас эмч болъё гэж бодсон. Ээж маань за эмзүүч болоо миний мэрэгжлийн өвөл гээд. Тэгээд анх эмзүүч болж ирсэн. Ээж маань нөгөө говьлтай анагаах ухааны коллеж нэм судлалын багш гэдэг байсан. Ээжийнхаа зөвлснөөр эмзүүч мэрэгжилтэй болсон. Тэрэндээ одоо маш их баярлагдав. Тэгэхээр эхэндээ бол манай хоёулаа эмч болохоор явж ирсэн байсан байна. Тэгэхээр яг хэзээ үеэсээ гэдэг шиг одоо мэрэгжлийнхаа одоо сайхныг мэдрээд одоо энэ мэрэгжлийг ямар азар сонгоо гэдэг одоо бодол төржээ. Ажлын анхны гараа яг хаанаас эхэлжээ? Энхбатрыг хувьд. Миний ажлын хамгийн анхны гараа одоо энэ ANN гэдэг нэг газраас хамгийн анх эхэлжээс оюутан байхаас ажиллаж эхлээд хамгийн анх эмийн санд зогсож эхлэв. Тэгээд тэр үедээ бол бас стресстэйсэн одоо яг ингээд им зараал зогсоход одоо сонь санагдтал. Яг эмзүүч мэрэгжилдээ дурлаж эхэлсэн гэх юм бол ялангуяа би өөрөө эмч болох гэж байсан учраас клиникт илүү сонирхолтой байдаг байсан. Тэгээ яг клиник салбарыг сонгоод тэгээд ер нь бол эмзүүч мэрэгжилдээ их дурлаж эхэлж байсан. Ганцхан эмчээ чинь им зараа зогсдог хүн биш юм байна. Эмчээ чинь бүхэл бүтэн эмчилгээг шийддэг, эмч нартайгаа зөвлөлддөг ийм хүн байдаг юм байна гэдгээс хамгийн анх энэ мэрэгчлээ үнэхээр гайхалтай гоё мэрэгжил байна гэж. Тэгээ миний хувьд бас төгсөөд Говьлтай аймгийн эрүүл мэндийн газар дэмий мэрэгжилтэй одоо төгсөөд л төрийн албанд анх орсон тасралтгүй одоо 20 жил төрийн албаар явж байна. Тэгэхээр анх эмзүүчийг бид нар ч одоо тий эмийн сан, эм ханган нийлүүлэх, эмийн зараал зогсдог гэж боддог. Тэр байдлаар төсөөлдөг. Дээрээс нь биднийг одоо баг 4-р курсээс авахлал ажлын саналууд дэрдэг. Төгсөөд манайд ажиллаарай гэх. Тэг яг нөгөө тухайн үед бол бид нар чинь цалин өндөртэй ажил одоо төгсөөл эмийн сан байгуулчих ч гэдэм үү. Тиймэрхүү ойлголт төсөөлттэй байсан. Тэгээд бас л мөн ээжийн сонголтоор төрийн байгууллагатаа ажиллаж эхэлсэн. Тэгж явах хугацаанд бол яг эрүүл мэндийн газар бол яамны бодлогыг орон нутгийн хэмжээнд хөгжүүл бодлогыг барих тийм нэлээд том ажил байсан. Бүх одоо сум орон нутгийн аймгийнхаа эмийн тендрийг зохион байгуулдаг, эмийн сонголт. Эннээс ахуулаад ер нь бол төрийн байгууллагт
ажиллах сонирхол ер нь бол энд би ажиллах ёстой юм байна. Миний ажил энэ юм байна. Би бол одоо хувийн хвшилт ч юм уу ажиллах хүн биш юм байна гэдгийг бол анх эндээс мэдэрч одоо төрийн байгууллагаар л одоо тасралтгүй ингээд хувийн хвшилт рүү ч юм уу аль өөр нэг салбар руу ингээд төгсөл ажиллаад явж байна. За гайхалтай сайхан хариултууд. Тэгэхээр хоёр найз маань яалтчгүй өөр дараагийн асуултуудыг өөрснөө ингэж чиглүүлээ явчлаа. Тэгэхээр миний хувьд бол мэдээгүй зүйл эрчим тэмчилгээ нэмж. За тэр дундаас эрчим тэмчилгээний салбарт ажилладаг хүний хувьд бол эмнэлзүүн эм судалтай бол заашгүй холбоотой байдаг. Тэгэхээр одоо юу гэдэг миний зүгээр одоо харж байгаагаар сүүлийн одоо 10 жилийн туршид эрчим тэмчилгээнд ирж байгаа нөхдүүдийн хувьд одоо антибиотик төсвөртэй халдварын тоо айгүй их нэмэгдсэн. За түүнтэй холбоотойгоор бидний эм сонголт хүртэл маш их хязгаарлалт болж ирж байгаа. Тэгэхээр энэ талын асуудлыг ярьж эхлэхээр яалтчгүй эмзүү клиник эмзүү, эмзүүн салбартай холбогдоод байгаа юм л та. Тэгэхээр яг энэ одоо юу гэдгийг ухтууны хувьд эмийн зөв хэрэглээний талаас тэг инхбаторын бодол юу гэдэг. Нөгөө талаасаа гэх юм бол яг төрийн бодлого энэ тал дээр хэрхэн одоо чиглэж явж байгаа талаас нь чанцаас юу гэж болж байгаа талаас гурлаа нэг сайхан ярилцвал. Подкастын ивент тэтгэгч Golden Tip Нүрам шүдний имлэг. Өстой маш гоё асуулт байна. Дээрээс нь маш зөв сэдв байна. Ер нь бол эмийн чанар, аюулгүй байдал, за дээрээс нэмээд эмийн сонголт, мөн түнчлэн одоо эмийн зохистой зөв хэрэглээ гэдэг зүйл бол маш чухал асуудал. Ялангуяа гэхдээ сүүлийн үед эмийн зохистой хэрэглээ гэдгийг баг хүн болгон точиг давтаж ярьсаар байгаад энэ одоо үгний одоо үндсэн юугийг нь одоо чанарыг нь жоохон алдагдуулаад байгаа юм болов уу гэж би бодоод байгаа. Яг эмийн зохистой хэрэглээ гэхлээр зэрэг ерөөсөө хэрэглэгч, өвчтөн үйлчлүүлэгчээс л их нь хэлж байгаа гэж би бол үзэж байгаа. Нөгөө талаасаа гэх юм бол эрүүл мэндийн ажилтан одоо зоологийн эмч, за ингээд инкубатор гэдэг эмзүүч эднэрийн багийн ажиллагаа явагдаж энэ эмийн зохистой хэрэглээгээ чинь мань явах ёстой юм болов гэдэг. Миний хувьд бол эмнэлэгт мөн боловсролын салбар, дээрээс нэмээд бизнесийн салбар гэдэг энэ бол баг эмзүүн баг ихэнх том салбаруудын ажиллаад гараад үтсний хувьд ингээд хараад байхад хэрэглэгчдийн хувьд болохоор зэрэг яг эрүүл мэндийн боловсрол нэлээн дутмаг байдаг юм болов. Энэ зүгээс болохоор зэрэг мэдээж хэрэг тухайн эмнэлгээс, эмзүүчээс, эмчээс, зөвлөгчээс гэдэг ингээд бүхэл талаас нь ингээд мэдэгдэхүүнүүдийг өгөөд идэг боловч яг энэ нь болохоор зэрэг бас төдийлний сайн хүрч чадж гин үү гэдэг дээр бас би бас гайхаад байгаа. Ялангуяа сүүлийн одоо 10 гаруй жил ерөнхийдөө сошиал медиа гэж нэг хөгжөөд болсон болоогүй зөвлөгч нар инфлюенсерүүд айгүй их гарч ирээд ингээд самраад байгаа шүү дээ. Энэтэй холбоотойгоор одоо тухайн эмийг эсвэл тухайн аливаа нэг эмчилгээ зүйлийг болохоор зэрэг жоохон одоо буруу шаахж байдаг юм. Энэ нь болохоор зэрэг бас нөгөө талаас бас жоохон хортой юм байгаад байгаа юм болов. Дээрээс нэмээд бас нэг олцуурах хувьчтай зүйл нэх юм бол ялангуяа одоо манай 2006 оны подкастыг зохион байгуулж байгаа төгсөгчдөө би бүр чин сэтгэлээсээ баярлмаар байна. Энэ нь болохоор зэрэг бас нөгөө талаасаа бид нарын зүгээс 2006 оны төгсөгчдөөс бас хүмүүст тодорхой хэмжээний эрүүл мэндийн боловсрал олгох талаасаа бас ингээ маш дөрвтэй ажил хийх гээд ингээд явж байгаа юм мундаг залуучууд юм болоо гэж би хараад байгаа. За тэгэхээр зэрэг энэ эмийн чанар болон одоо энэ эмийн зохистой хэрэглээ, за ялангуяа золоо хэллээ, энэ антибиотиктэй холбоотой гэдэг. За саяхныг хүртэл нэг 3-4 жилийн баг ковидын өмнөх хүртэл бол яг үнийг хэлэхэд бол антибиотикийн жоргүй хэрэглээ бол үнэхээр зах замбраагүй байсан. Тийм шүү дээ, тийм. Ерөөсөө захын хүн ороод ерөөсөө эмийн сангаас дуртай антибиотик жоргуугаар авчдаг болсон. Сүүлийн үед бол одоо төр засгаас бодлого гаргаад, за дээрээс нэмээд бас хүмүүс ч гэсэн ялангуяа эрүүл мэндийн салбарын биднус ч гэсэн бас энэ хариуцлагыг ухамсарлаад ерөнхийдөө бол антибиотикийг заавал жортой болгоно гэдэг зүйлүүдийг бол биднес л ингээд дэвшүүлээ явсан. Мэдээж энэ дээр бол маш их саад дотгорууд гарч ирсэн. Ялангуяа өмнө нь жоргоо аваа сурцсан хүмүүс чинь орж ирэнгүүтээ одоо ялангуяа эмийн сангийн одоо эмзүүч нар болон ажилтнуудыг одоо загнах, за дээрээс нэмээд эмчнэл дээр орж ирэнгүүтээ одоо антибиотик заавалж бич гэж тулгах гээд тий иймэрхүү зүйлүүд бол болж исэн. Бас энэ бас нэг хэсэг гайгүй засагдж байгаа бах тий золоо. Тэгж байгаа. Тий хамаагүй дээрдэж байгаа. Одоо ер нь бол эмчнэрээс одоо юу гэдэг тим юм бичээд өг
гэвш бич гэдэг байсан Тий. байхгүй. Тэгэхээр одоо бол бас харцангуй бас энэ нэг юундэ одоо дүрм журмдаас хамаараа яваад байгаа. Тэгэхээр яг түрүү Инх Баатарын хэлсэн зүйл дээр яг нөгөө түрүүний асуулт үргэлжилж байна л да. Одоо хин нэг инфлюенсер ч юм уу те одоо нэг фейсбુકийн лайваар ч юм орж ирээл. За тэр юм сайн шүү манайхаа тэрийг аваараа шеэрлээд өгөөрэй гэлтэгдэг те. Тэгэхээр яг энэ тал дээр одоо Монгол улсын баримталж байгаа зарчим юу гэдэг юм бэ? Ер нь бол дурын нэг хүн юу гэдэг имийг оруулж ирээд ингээд зараад авах нь зөв юм уу? Одоо эсвэл зөв биш бол бид нар ямар замаар тэрийг одоо орж ирсэн имийг бид нар баталгаатай юм гэж авч бид нар хэрэглэх ёстой юм бэ ч юм уу? Тиймэрхүү асуултууд гарч ирэх байх. Энэ тал дээр Чанцаагийн маань бодол юу ах вэ? Одоо улсын баримталж байгаа тийм бодлого нь юу вэ? Подкастын ивент тэтгэгч Юмэд гол сайхны мэдсэслийн имлэг. Түрүүчийн нөгөө Инх Баатарын хэлдгэр нөгөө антибиотик хийж өртөө болгоно гэдэг. Энэ бол яг нөгөө хуулинд манай эмнэлгийн тухай болж 2024 оны 6 сарын 5-нд батлагдсан 10 сарын 1-ээс мөрдөд эхэлсэн. Хуулинд орсон өөрчлөлт бол зөвхөн хариуцлагын хэмжээнд өөрчлөлт. Түүнээс бол байж л байсан. Журтаа болгоно, эмчийн бичсэн зааврын дагуу эмзүүч болгоно л гэсэн байсан. Тэр өөрчлөгдөгүүд ихсэн торгуулийн санкцны өөрчлөгдөнгүүд тэр бол нэлээд бүүн болсон шүү дээ. Тэгэхээр яг энэ бол тэгээд бас мэдээж эмчтэр очиж зөх тунгаар нь антибиотик бичүүлээд явах юм бол цаашдаа энэ бол зөв эмчилгээ болох юм шүү. Дээрээс нь бас дан ганц антибиотикоос гадна орчин болон идж байгаа хүнсний нөлөө хүртэл байдаг. Тэгэхээр нөгөө бичил итний тэсгэрчлэлтэй сэргийлэх салбар дундын төлөвлөгөө гэж бас байдаг. Энд бидний нөгөө идж байгаа мах хүртэл те антибиотик хариулсан махыг бид нар яг ингээд 6 сарын дараа хэрэглэж байгаа юу үгүй юу гэдэг бас их асуудал. Тэгэхээр энэ тэсгэрчлэлтийн асуудал бол маш олон талын нөлөөллөөс хамаарат үйлчилж байна, үйлчлэхгүй байна гэдэг асуудал бас гарч байгаа. Тэгэхээр энэ яг энэ эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хуучин биологийн бүтээгдэхүүн гэж байсан. Одоо шинэ хуулиар эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ гэдэг зүйл бас мөн л бас эрүүл мэндийн боловсралтай холбоотой. Нэг зүйл нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зөвхөн тусгай зөвшөөрөлтөй юм хангад нийлүүлэхээр борлуулдаг байсан бол зөвшөөрлийн тухай хуулинд өөрчлөлт ороод энийг бол тусгай зөвшөөрөлтөй бол хинч зарж болно. Иргэн байсан ч болно. Энийг гадны одоо тий гадаад бол ингээл хүнсний дэлгүүрээр зарж идэл зүйл шүү дээ. Энийг заавал яагаад ингэж та нар ингэж тусгай зөвшөөрөл өгөөд ингээ хүн суртал үзүүлээд байгаа юм бэ гэдэг нэг ийм бас нэг эсэргүүцэл байсан. Тэгэхээр тэнд бол яг хүмүүс ингээд өөрийнхөө зохистой хэрэглээд сурцсан бас бидний нөгөө нэг боловсролын ялгаач гэдэг юм уу эрүүл мэндийн боловсролын ялгаас байна л да. Тэгэхээр энийг нөгөө хүмүүс ойлгохдоо за эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хинч зарж болох юм байна. Хинч ингээд худалдаж борлуулж болох юм гэсэн ойлголт ерөөхдөө байсан учраас одоо сошиал орчинд маш их ингэж бүтээгдэхүүнийг одоо ийм хуулинд болон залт байгаа л да тийм им мэтэр одоо зар сурчлага хийж болохгүй мэдсэслийн үр дүнг үүсгэж болохгүй. Энэ бол зөвхөн таны эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн шүү. Нэмэлтээр л та бүхэн хэрэглэж болно гэдэг энэ ойлголтыг авахгүйгээр хүмүүс яг нөгөө хитрхи их нөгөө нэг арилжааны тал руугаа чиглээд за энэ бол одоо таны чихрийн шижинтэй хүнийг хүртэл одоо ингээд чихрийн шижингээс нь ангижруулна гэдэг энэ байдлаар ингээд сурталчилгаа хийхээр хүмүүс тэрэнд нь ингээд итгэл үнэмшилтэй одоо яг олны танил хүмүүстэй. Тэгэхээр тэр хүмүүс ч гэсэн бас одоо би хүний эрүүл мэндийн эмэндэд одоо шууд юм уу шууд усаар нөлөөлж шүү гэдгээ бас маш сайн ойлгож ухамсарлах хэрэгтэй. Тэгэхээр яг нөгөө эмийн байцаагч нар байдаг л да. Тэгэхээр биднэрт бол дүүрэг болгонд нэг байцаагч нь улсын хэмжээнд нэг 32 байцаагч л байгаа юм л да. Тэгэхээр энэ бол яг энэ сошиал орчинд хэн их замбраагүй энийг бол хянахад маш төвхтэй. Тэгэхээр иргэн өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө хамгаалах учраас буцах эзэнтэй, буух хаягтай тий. За би эндээс хэрвээ ямар нэгэн асуудал гарах юм бол эргээд энэ дээр очиод энэ юм чинь ингэсэн гэдэг юм байдлаар хандсан шүү гэхээр өөрөө иргэн хүн л эрүүл мэндийнхаа зүйлийг өөрөө хариуцж болно. Тэнд дээр маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Тэгэл баг. Тэгэхээр ер нь бол нэг үе бол бодлогын төвшөнд бол аягүй олон ажил маш олон ажлууд хийгдсэн байна гэж би л харж байна. Тэгэхээр нөгөө талаасаа гэх юм бол одоо энэ яг юу гэдэг сошиал ертөнцийн давлгааны дунд бол хувь хүн өөрснийхөө одоо юу гэдэг аюулгүй байдлыг бас
өөрснөө хангаад илүү их одоо юу гэдэг найдвартай их сурвалжаас эмэми хэрэгслүүдийг авах нь бол одоо зүй юм а гэсэн бас нэг санаа гарч ирж байна тийм ээ. Тэгэхээр дараагийн асуудал бас л дахиад нэг одоо энэ төрлийн асуудалтай холбогдох гээд байна л да. Яагаад гэвэл одоо ингээл нэг хэсэг сошиалор үүдийн дан тураах юмнууд ч юм уу яригдаал эхэлдэг. За ингээл байж байгаа бид нар ч гэсэн одоо нуулгуулахад мэдчихэл байгаа одоо бид нар үзэж байгаа кинонуудын дундуур их чинь тим антибиотик сайншуул гэл рекламдал байдаг гэсэн. Одоо харцсан гайг болчиход байна тий. Тэгэхээр яг энэ төрлийн эмүүд одоо Монгол улсын хэмжээнд одоо шаардлагатай байна те хэрэгтэй байна гэдгийг хин шийдээд тийм их одоо юмнуудыг одоо оруулж ирээд байгаа юм. Одоо яг миний өөрийн эмчийн зүгээс ингээд харахаар зарим ингээд бичиж өгсөн юмнууд нэг хэсэг ингээд автик болгон зарагдаад байдаг. Тэгээд тэр юмнуудаа ингээд удирдамжинд оруулчаал ингээд явж итэл дараад нь бичээд өгөхөр энэ юмрээс автикуудаар гадуур олдгоо олцсон байна л гэж хэлдэг те. Тэгэхээр яг тэр эмийг импортоор оруулж ирж байгаа асуудлыг ямар одоо юу гэдэг шат дарааллаар ч юм уу тий эсвэл одоо зүгээр энгийнээр ярина шүү дээ хэдүүлээ тий энгийнээр ярихад за одоо энэ төрлийн юмнууд манай улсад илүү хэрэгтэй байгаа учраас илүү их импортлыг эднүүсийн хэрэгцээ бага учраас гэдэг ч юм уу тэрийг яаж шийдэж оруулж ирдیں۔ Хэрвээ тэрийг оруулж ирсэн бол дараад нь улс тэрийг яаж бүртгэж авдаг ч юм уу нэг тиймэрхүү энгийн яг мэдээж том асуудал тий. Гэхдээ нэг энгийн байдлаар зүгээр энгийн хүмүүс тайлбарлах юм бол ямар шуухан одоо юу гэдэг шат дараалалтай гэдэг юм бол Подкастын ивент тэтгэгч Сэцэн Мед эмнэлэг. Ерөнхийдөө бол за том компаниудын хувьд ер нь яг ганц том компаниуд гэхгүй эмийн бизнес хийдэг компаниудын хувьд болохоор зэрэг тухайн оруулж ирэх гэж байгаа бүтээгдэхүүнүүдийг бол тодорхой хугацаанд хөгжүүлэлт хийгээд нэвлэхэд судалж байгаад оруулж ирдэг. Ер нь бол хугацааны хувьд бол нэг сараас 2 сарын хугацаанд тодорхой юм одоо судалдаг гэсэн. За энэ судалгаанд нь юу байдаг вэ гэхлээр зэрэг мэдээж хэрэг хамгийн эхлээд тухайн эм нь одоо оруулж ирэх гэж байгаа тэр компани нь нэгдүгээрт олон улсын GMP-ийн шаардлага хангасан уу, олон улсын стандартыг хангасан уу гэдэг талаас нь хамгийн эхлээд судалж эхэлдэг. За ингээд дараад нь болохоор зэрэг тухайн компаниа судлаад энэний дараа болохоор зэрэг тухайн оруулж ирэх гэж байгаа эмнүүдийг судалж эхэлдэг. Ингээд эмнүүдээ судлахтаа болохоор зэрэг нэгдүгээрт тухайн эм нь Монгол улсын юм уу эсвэл олон улсын эмчилгээний гайдлайн өдрөлдөмжөнд орсон байна уу үгүй юу гэдгийг нь ерөнхийдөө судалж хардаг. За ингээд мэдээж хэрэг тодорхой хэмжээгээр одоо гайдлайнд орсон байдаг. За ороогүй байдаг ч юм байх тохиолдол байна. За энэ тохиолдолд болохоор зэрэг тухайн улсынхаа өвчлөлийн статистикийг ерөнхийдөө харж үздэг. Одоо чинь юу гэдгийг одоо ханиадны юм байлаа гэхэд за одоо ямар үсгчээр үсгдсэн байна гэдг юм уу. За аль эсвэл одоо бусад нэр төрлийн одоо чинь одоо бөөрийн гаралтай өвчин байлаа, гломерулонефрит байлаа гэхэд одоо чинь энэ бактерийн гаралтай байсан уу, эсвэл юутай байсан уу, энэ юм нь яг юунд нь зориулсан ч гэдэг юм уу, яг ингээ энэ талаас нь ерөнхийдөө бол өвчлөл талаас нь судалж эхэлдэг. Ингээд өвчлөл талаасаа ерөнхийдөө бол Монгол улсын зах зээл нь ерөнхийдөө гарч эхэлдэг. За Монгол улсад болохоор зэрэг тухайн эмийг хэрэглэх шаардлагатай нийт 40 хүн ам байна. Тэгэхээр зэрэг энэ эмийг оруулж ирснээр 40 хүн амд ерөнхийдөө бол үйлчлэгээ тусламж үзүүлж чадах нэ гэдэг. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор зэрэг өрсөлдөгч бүтээгдэхүүн буюу бусад зах зээлийн судалгаа ерөнхийдөө бол гаргадаг. Нийт тухайн эм нь болохоор зэрэг манай Монгол улсад хичнээн хэмжээгээр орж ирдэг юм бэ. Энэ нь болохоор зэрэг хүрэлцээтэй байдаг юм уу? Дээрээс нэмээд тухайн эм нь болохоор зэрэг үнийн хувьд чинь одоо хүмүүст ард иргэд авахд боломжийн байдаг юм уу? Бидний оруулж ирэх гэж байгаа эм болохоор зэрэг одоо ард иргэдэд ямар үнээр зарагдаж болох юм, ямар нэгэн санхүүгийн дарамт үүсэх юм уу, үүсэхгүй юм уу, энэ бүгдийг судалж ирж хагаад тэгээд ерөнхийдөө за энэ нэмийг оруулж ирлээ гэдэг ерөнхийдөө шийдвэр гаргадаг гэсэн. За тэгвэл Инхбатар маань шийдчихлээ. За одоо юмнууд орж ирэхээр боллоо гэхээр цанцаа тэгвэл яах вэ? Санхүүгийн талаас ч юм уу энэ хэр ашигтай байх уу гэдэг талаас бас бизнесийн байгууллага. Төр бол бодлогын хэмжээнд бас бодлого байрна. За нэг төрлийн эмийг гэхэд 10-аас илүү бүртгэхгүй ч гэдэг юм уу тийхгүй бол зах зээл дээрх чинь бас их үүсч бодлоо нөөц үүсч магадгүй. Тийм болохоор эмийн зөвлөл гэж байдаг. Эрүүл мэндийн яам дээр төрийн нэрийн бичгээр ахлуулсан эмийн зөвлөлийн хурлаар энэ юм яг Монгол улсад ямар хэрэгцээтэй юм бэ? Хэрэгцээ шаардлага байгаа юм уу гэдгийг шийдвэрлээд явна. Бүх бүртгэе гэд орж ирсэн хүсэлт болгоныг шийдвэрлээд за бүртгэе гэдэг шийдвэр гарч явдаггүй. За бас магадгүй огт бүртгүүлэхгүй мөртлөө зах зээл Монгол улсад одоо шаардлагатай тийм эмчилгээний тусламж үйлчлэгэнд шаардлагатай юмнууд байж болно. Тэрийг бол төр бодлогоор бүртгэж явдаг бас. Энэ нэмийг
одоо хувийн компаниуд ингээ бүртгүүлэх гэхээр манай хэрэгжилж байгаа тоо хэмжээ бас бага байж болно. Тэгэхээр цаад компани бол нөгөө байгууллагын бизнесийн байгууллага учраас энэ нэмийг танад ийм цөөн тоогоор нийлүүлэх боломжгүй гэсэн тохиолдолд энийг төрийн худалдаа авалт, төрийн нэгдсэн худалдаа авалтаар хийх гэдэг бас нэг юм зохицуулалт шинээр орж ирсэн байна. За маш сонирхолтой байна. Энэ процессыг магадгүй одоо бид нар эрүүл мэндийн салбарын ажилчид гэсэн бас яг одоо төдийлөн сайн мэддэггүй учраас их сонирхолтой санагдаад асууж байгаа. Тэгэхээр одоо түрүүний хэлсэн шиг адилхан нэг төрлийн юмнаас ингээл 10 орчмоос илүү бол бид нар бүртгэхгүй энэ төр гэл байгаа. За яг одоо хэрэглэгчдийн хувьд одоо би болохоор эмч гэсэн утгаараа хэрэглэгч гэсэн утгаараа асуух гэдэг юм л да. Яваад оронгууд эмнэлэгт одоо эмийн санд жороо бариад оронгууд надад 2-3 төрлийн юмнууд санал болгодог. За тэгэнгүүт үнийн хувьд ерөөсө тэнгэр газар шиг ондоо байгаад байдаг тий. Тэгэнгүүт яг миний хувьд болохоор эрүүл мэндийн ажилтны хувьд бол генерик юмнууд ч юм уу хуулбар юмнууд ч юм уу байна да. Эсвэл юу гэдгийг одоо үйлдвэрлэгчээс өөр энэ ч юм уу гэдэг нэг ингээ бодцоод байгаа. Тэгэхээр жирийн хүмүүсийн хувьд тэр одоо юмнуудын одоо сонголтын хувьд ч юм уу тий нэг хоёр дахь юм бол одоо юу гэдгийг үн төлбөрийн хувьд энэ төр юу нь ингээд өөр байгаад байгаа юм те юунаас л тэр одоо үн төлбөрүүд нь өөр байгаад байгаа гэдэг нь асуултууд бас гарч ирэх болов гэсэн нэг санаа төрж байна. Тэгэхээр энэ тал дээр та хоёр юу гэж хариулах вэ? Хүмүүст болохоор зэрэг бас нэг талаасаа жоохон буруу гэхэд таашаа зөвлөвтэй гэхэд таашаа нэг тийм ойлголт байна л да. Оригинал юм гэхлээрээ зэрэг айгүй сайн генерик юм гэхлээрээ зэрэг хуулбар юм буюу энэ нь бол муу юм гэсэн нэг тиймэрхүү ойлголт. Яг үүндээ бол оригинал юм гэдэг нь болохоор тухайн имийг тухайн компани бүтээгээд энэ имийг бүтээх явцдаа маш их хэмжээний зардал гараад судалгаа хийгдээд ингээд тухайн бүтдэг. За тэгээд зах зээл дээр гарахтаа үнэтэй гардаг. Үнэтэй гарч байгаа шалтгаан нь болохоор зэрэг тухайн имийг одоо бүтээх явцад гарсан судалгаа хийхэд зарцуулсан бүх зардлаа ерөнхийдөө бол буцаагаад нөхөж авах зорилгоор үнэтэй гаргадаг. Ингээд зах зээл дээр болохоор зэрэг тухайн зардлаа тодорхой хэмжээгээр нөхсөний дараа тухайн имийг бүтээх лицензээ бусад генерик имийн компаниудад зардаг гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ нь болохоор зэрэг өндөө бол хуурамч гэсэн утгатай хуулбар гэсэн үг бол биш л те. Энэ нь болохоор тухайн ерөөсөө л оригинал им үйлдвэрлэсэн энэ технологийн дагуу яг тухайн технологийн дагуу бүтээгддэг. Тэгээд дээрээс нэмээд генерик имийн компаниудаас болохоор зэрэг ер нь олон улс тухайн оригинал имтэйгээ адилхан био хөрхүүтэй байх хэрэгтэй, адилхан үйлчлэгээтэй байх хэрэгтэй гэдэг ийм шаардлагыг ерөнхийдөө бол тавьж идэг. Тэгэхээр зэрэг энэ нь болохоор зэрэг оригинал имийн сайн генерик им муу гэсэн үг бол биш. Харин генерик им яагаад хямдхан байдг вэ гэхлээр зэрэг генерик им тухайн имийг хийхдээ маш олон төрлийн судалгаа хийдэггүй зөвхөн лицензийг худалдаж аваад тухайн лицензийн технологийн дагуу үйлдвэрлэгдээд масс хэмжээний үйлдвэрлэл явуулдаг учраас ер нь бол хямдхан байдаг гэсэн үг. Ялангуяа одоо Монгол орн шиг юм одоо эдийн засаг хүнд иймэрхүү орнууд болохоор зэрэг генерик юм ерөнхийдөө давмгаалах хандлага өндөр байдаг. Японд ч гэсэн генерик юм байгаа, Америкт ч гэсэн генерик юм байгаа. Харин Монгол орны хувьд болохоор зэрэг дан оригинал юм оруулж ирнэ гэхлээр зэрэг өөрөө өртгийн хувьд өндөр дээрээс нэмээд энэ нөгөө нэг ард иргэдэд санхүүгийн дарамт учруулах хэмжээтэй байдаг учраас харьцангуй бага байгаа. Гэхдээ Монголд оригинал юм байгаа юу л бас байгаа. За тэгэхээр яалтч бас дараагийн асуулт яг энэ хариултад уялдаа л явчлаа. Тэгэхээр Монголын эмийн одоо үйлдвэрлэл энэ төр гэдээ яриад явж байна. Тэгэхээр юу гэдэг гаднаас одоо генерик юмнуудыг оруулж ирэхээс илүү тэгвэл Монгол улстай илүү их одоо бид нар үйлдвэрлэл илүү их аюулгүй биш үү гэсэн бодлоос төрж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд ер нь юу гэдэг эмийн үйлдвэрлэл ер нь ямар төвшөндөө явж байгаа юм тий. Энийг цаашаага одоо илүү их дэлгэрүүлж хөгжүүлж хэрэглэгчид болон одоо бусад хүмүүст илүү их аюулгүй одоо чанартай бүтээгдэхүүнийг хүргэх талаар одоо юу гэдэг ямар бодлого хэрэгждэм бол эсвэл ямар бодлогод хэрэгжүүл зүгээр юм бол гэсэн санааны талаар хэдүүл ярилцъя л да. Подкастын ивент тэгч цагаан уул эмэгтэйчүүдийн имлэг. Дотоодын үйлдвэрлэл бол улс орны хөгжил зайлшгүй хэрэгтэй. Одоо ялцчгүй л бид нар дэлхийн дахинд те юм үйлдвэрлэлийн зохистой дадалчин шаардлага хангасан гэдэг нэгдсэн нэг тийм стандарт барьж байна. Энийний яг улс манай улсад яг аль хавьд нь явж гин вэ гэдэг асуудал бас яригдах хэрэгтэй. Одоо яг би бол нөгөө 2006 онд төгсөөд л байж хад бол юм үйлдвэрлэлийн зохистой дадал гэдэг ойлголт бол байдгүй байсан.
Одоо бол эм үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан үйлдвэрлэл эм үйлдвэрлэл нь аяны нэмийг л бид Монгол улс бүртгэн шүү гэдэг ингээд дэлхийн жишээт хүргэсэн шаардлага тавьж байгаа учраас энэ рүү бас үйлдвэрүүд маань ингээд маш их эрчимтэй хөгжөөд явж байна. Тэгэхээр энийг бас нөгөө улс бол бодлогоор бас зайлшгүй дэмжих ёстой байна. Энэ хувийн хвшлийн байгууллагууд өөрсдөө л тий эмээ зараад ашиг олж байгаа гих байдлаар биш улс энэ дээр нь ямар бодлого барьж яаж хөгжүүлэх ёстой юм бэ? Үйлдвэрлэл хөгжиж тухайн улсын эдийн засагт ч гэсэн хувь нэмрээ оруулах юм байна. Ямар нэгэн гамшиг ноцтой тий гамшиг гарлаа гэхэд үйлдвэр тий дотоодын үйлдвэртэй байлаа гэхэд импортоос хараад биш байх юм бол энэ маш хэрэгтэй юм байна гэдгээр таныг төхөөрөмж юм уу одоо жишээлбэл татвараас хөнгөлтэй зээл болгох ч гэдэг юм уу. Тэгээ үйлдвэрүүдэд чадварчуулах нь маш их чухал. Энэ бодлого бол одоохондоо яг манай улсад бол жоохон дутагдaltaй байгаа. Үйлдвэрүүд яг л өөрсдөө нөө бор зүрхээрээ гэдэг шиг хөрөнгө мөнгө өөрсдөө гаргаал GMP шаардлага хангах гад явж байна. Гэхдээ одоо нэг 29 орчим үйлдвэр байгаа Монгол улсад энэний 16 нь эмийн үйлдвэр байгаа. Эдгээр бол эдгээр үйлдвэрүүдийн 7 нөгөө уламжлалт эмийн үйлдвэрүүд гэж байгаа. Бус нь болохоор инженерик эмийн үйлдвэрүүд байгаа. Эдний 10 нь одоо дотоодын GMP шаардлага хангачлаа. Энэ GMP шаардлага хангаж байна гэдэг чинь гадаад зах зээлд экспортод бүтээгдэхүүнээ гаргах боломж нь нэгдээд ирж байгаа. Дээрээс нь мөн одоо солонгосын хөрөнгө оруулалт, Солонгос Монголын 3 үйлдвэрийн 3 байгууллагын хөрөнгө оруулалттай MDM ампул гэдэг тарилгын эмийн үйлдвэр саяхан ашиглалтанд орсон бүтээгдэхүүнээ Солонгос руу экспортлох Солонгосын GMP бас давхар авах ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгэхээр бид дэлхийн зах зээлд бас өрсөлдөхгүй эзэх хэмжээний бүтээгдэхүүн хийж бас дотоодын үйлдвэрээ хөгжүүлэх зөвхөн бас нөгөө дан импортлох биш те. Тэр тал руугаа бас бодлого бас жоохон дэмжиж өгмөр санагддаг. Одоохондоо бол яг тийм хөрөнгө мөнгө санхүүгээр дэмжиж байгаа. Тийм. Улсын маань чадамж нь бас тийм. Ер нь бол тийм одоо яг харьцааг нь харах юм бол ер нь бол дотоодын эмийн 17%-ийг болохоор зэрэг манайх дотоодоос хангадаг. Одоо нийт Монгол улсад хэрэглэж байгаа юм уу тийм. Тэгэхээр үлдсэн 83% нь болохоор зэрэг дандаа гаднаас орж ирдэг гэсэн үг. Тэгэхээр зэрэг магадгүй бас үндэснийхээ үйлдвэрлэлтийг бас сайн дэмжиж, чанарыг нь сайжруулад, чадварчуулад ингэ явах юм бол нэгдүгээрт дотооддоо үйлдвэрлэж байна гэдэг нь бол мэдээж хэрэг тодорхой хэмжээгээр үн өртгийн хувьд ч гэсэн хамаагүй бага болно. Логистикийн интергээд зардлууд ерөнхийдөө бол гайлын татварч гэдэг юм уу гарахгүйгээр үн өртгийн хувьд хамаагүй хямд болж ирнэ гэсэн үг. Нөгөө талаасаа гэх юм бол Монгол улсаас цаашаа экспортлно гэдэг чинь бас л чинь гаднаас валют орж ирнэ. Тэгэл энэ хэмжээгээр нөө эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэх юм байгаа л та. За маш сонирхолтой байна. Тэгэхээр ер нь подкастын маань цаг өндөрлөг тийш хандж байна. Гэхдээ хөтлөгчийн зүгээс миний бас нэг асуумаар байгаа нэг асуулт байгаа. Тэгэхээр яагаад гэвэл хоёр найз минь хувьд бол эмзэн салбарт бол бас яг эд үедээ ажиллаж байгаа хүмүүсийн төлөөллийн хувьд эмзэн салбарыг ер нь эх 20 жилээр ч юм уу одоо юу гэж харж байна ирээдүг тийм ээ. Яагаад гэвэл одоо үүдээ мэслийн салбар ихэд роботын хагалгаа ч юм уу ингээл орж ирнэ барина гэл одоо битэдийн маш том одоо юу гэдэг харизмтай энтузиастик тийм одоо асуудлууд харагдаад байгаа хгүй. Тэгэхээр эмзэн салбарын хувьд ирээдүй хэр өнгөлөг харагдаж байна. Ер нь бол гайхалтай харагдаж. Подкастын ивент тэтгэгч мөнх онц дотор мэдрэл, үе мөч уламжлалт сэргэн засах имлэг. Одоо саяхан кичэн Артемис гэдэг бүлэг сар руу явчлаа шүү дээ. Энэтэй холбоотойгоор сүүлийн үед NASA дээр болохоор зэрэг сансрын эмзэн салбар гэдэг юм одоо ерөнхийдөө суурин тавигдчих эхэлж байна. Гайхалтай тийм ээ. Тийм. Нэг үрлэхэд гариг хоорондоо аяллаа эсвэл сансарт удаан хугацаагаар байлаа гэхэд энэ дээр тухайн хүн мэдээж хэрэг тодорхой хэмжээгээр өвдөн, барим, за өвддөг юм гэхэд тодорхой хэмжээгээр одоо биологийн бүтээгдэхүүн хэрэглэдэг ч юм уу. Энэ үед тухайн бие организм сансрын орчинд эм нь яаж хөндүүлчих юм гэдэг энэ маш цоошин салбар. Ийм одоо юу гэлээд чинь астро фармаси гэдэг салбар ерөнхийдөө бол төрж эхэлж байна. Одоо нэг жижиг одоо ураг явж байгаа л гэсэн. Монгол улсын хувьд эмзэн салбарыг ирээдүг одоо яг өнөөдрөөс харуул хэр өнгөтэй харагдаж байгаа л цанцаа гэвд. Мэдээж өсөж дэвших нь бол тодорхой тий. Тэгэхээр нийт эмийн зах зээл нэг дэлхийн эмийн зах зээл 1.6 их 80 долларыг эргэлддэг юм байна. Энэ хөрөнгийн ихэнх нь
ерөөсөө юм шин нэмийн хөгжүүлэлт судалгаа клиник туршилтад бараг 80% нь зарцуулагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол Монгол улс дангаараа хийхэд бас жоохон хэцүү байж болох юм. Тэгэхээр олон төвд судалгаа гэж бас шин нэм хөгжүүлээд тэр судалгааны нэг төвөнд болдог ч юм уу. Тэр шин нэмийг бүтээхэд манай улс оролцоод явах юм бол бас энэ хувь оруулаад тэгэх юм бол бас шин нэмтэй оригинал нэг манай Монгол улс хийх судалгаанд нь хамтраад оролцох. Ер нь одоо дэлхийн зах зээл том оролцогч компаниудын хийхтэй гэж хамтарч судалгаа хийж байна. Маш их хөрөнгө зарж байгаа учраас дээрэс нь химэл оюун ухааныг клиник туршилтад энэ датаг цуглуулад энийг одоо нэг шинэ бүтээхэд хамгийн ихтэй 10-аас 15 жилийн хугацаа зарцуулж байгаа бол энэ хугацааг жоохон богиносох тий датад суурлаад шинэ юм бүтээхэд зардал болон цаг хугацаа хэмнэсэн юм зүйлүүд гарч ирж байгаа байхгүй. Ганц үйлдвэрлэлээр биш тийм ээ. Илүү их том хүрээгээр том инновацлог бүтээгдэхүүн гаргахын тулд бусад дэлхийн улс орнуудтай хамтарч ажиллаа. Илүү их олон улсын түвшинд. Одоо Монгол хэл чинь одоо саяхнаас юу яагаад эхэллээ шүү дээ. Цөмийн имээ өөрөө үйлдвэрлээд эхэллээ шүү дээ. Тийм цөмийн имзүүн салбар хэдүүний орж ирээд 2 жилийн өмнөөс байна уу? Монголд орж ирээд одоо 2 дугаар хэмжээг дээр тийм цацрагч дэмүүдийг өөрсдөө одоо ингээд тодорхой хэмжээгээр үйлдвэрлэж эхлээд ингээд явж байна. Энэ бас л Монголын бас хөөрхөн ирээдүй болсон гэл хөөрхөн гоё явж л байна. Хэрэгтэй байна. Тасралтгүй суралцах хэрэгтэй байна тий. Гадны туршлагатай бас асуудал. За ямар ч гэсэн хоёр найзтайгаа ярилцах сайхан байла. Тийм тэр өнөөдрийн дугаар ер нь энэ түрээд өндөрлж чинь. Гэхдээ өндөрлөхөөс өмнө подкастын нэг одоо зохион байгуулагчдын зүгээс нэг уламжлалт болсон нэг зүйл байгаа. Тэрний юу гэхээр оролцогчдоос нэг одоо юу гэдэг энгийн хүмүүс зориулсан нэг зөвлөгөө ч юм уу те өөрснийхөө мэрэгжлийн талаас тий. Тэгэхээр буцад урдны оролцогчд маань болохоор дандаа өөрснийхөө мэрэгжилтэй холбоотой те одоо зөвлөгөөнд өгчээсэн те одоо заримуд нь юу гэдэг усаа сайхан уугаараа одоо сайхан унтаж амраараас ч юм уу хэлсэн те. Тэгэхээр Чанцаагийн минь хувьд Экваторын хувьд тийм зөвлөгөө товчхон өгөл. Подкастын ивент тэтгэгч Golden Tip нүүр ам шүдний имлэг. Подкастын ивент тэтгэгч Цагаан уул эмэгтэйчүүдийн имлэг. Подкастын ивент тэтгэгч Юмед гоо сайхны мэс заслын имлэг. Подкастын ивент тэтгэгч Сэцэн мед имлэг. Подкастын ивент тэтгэгч Мөнх онч дотор мэдрэл үе мөч уламжлалт сэргээн засах имлэг. Одоо нэг имтэйгэл олох гээд байна. Тэгэлгүй яах вэ тийм? Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр мэдээж хэрэг энэ подкастыг сонсож байгаа эрхэм сонсогч та бүхэн имээ зөв хэрэглээрээ. За тэгээ дээрэс нэмээд имээ хэрэглэхдээ ялангуяа монголчуудын хувьд болохоор зэрэг жишээ нь антибиотик имийг уулаа гэхэд 1-2 хоног уугаал хайчдаг. Тэгэхээр зэрэг яг эмчийн заавар зөвлөмжийн дагуу эмчилгээгээ бүрэн хийж байгаарэ. Энэ цаашаага одоо энэ бас ярианы гол сэдэв болсон антибиотикийн төсвөржилтэнд бас тодорхой хэмжээгээр нөлөөлөх ийм зүйл болдгоо шүү гэж хэлмээр. Миний хувьд бол яг зөвхөн энгийн л зөвлөгөө тийм хөвгөн талаасаа гэх юм уу. Яг нөгөө банк нөгөө сууг ажил хийдэг нэлээд хөдөлгөөний дутагдaltaд орно. Заримдаа бол яралтай үед бол хэдэн цагаар ч хамаагүй суудсан байдаг. Тэгэхээр хөдөлгөөн маш их чухал юм байна гэдгийг өөрийнхөө бие дээр мэдэрсэн. Ядаж нэг цайны цагаараа йог хийдэг ч юм уу, йогт их дурлж байгаа сүүлийн үед. Тэгэхээр энэ нөгөө биеинд хөдөлгөөн ямар их хэрэгтэй юм бэ? Ямар их хөрсцсөн байд юм бэ гэдгийг бол өөрийнхөө бие дээр л мэдрээд явж байгаа учраас их бага хэмжээгээр хөдөлгөөн хийж байгаарай л гэж хэлээ да. За баярлалаа. Маш хэрэгтэй зөвлөгөө байна тий. Эмийн зөв хэрэглээ, дээрээс нь хөдөлгөөн эрүүл амьдралын хэм маягт одоо нөлөөтэй байдаг байна шүү гэсэн зөвлөгөө өглөө. За тэгэхээр өнөөдрийн маань подкаст энд хүрээд өндөрлж байна. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, хуучнаар эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн 2006 оны төгсөгчдийн санаачлан зохион байгуулж байгаа Алтан агнуур подкастын энэ дугаар өндөрлж байна. Та бүхэн Алтан агнуур подкасттайгаа хамт байгаарай. Баярлалаа. За баярлалаа.